Би гэрлэхийн өмнө бүх мөнгөөрөө байр авсан. Гэтэл гэрэлсний дараа хадам дүүгийнх тавуулаа нүүж ирээд 3 жил амьдэрсэн. Зөвхөн байр давчуу байна гэж үг хэлсний төлөө хадам дүү маань хүмүүсийн нүдэн дээр намайг 6 удаа алгацсан. Жои удааша хараад ганц ч үг хэлээгүй. 3 хоногийн дараа би танай гэрийнхнийг насан туршид чинь харамсуулах болно гэж хэлсэн. Шүл шингэн байна. Маргаашнаас давс ихээхээ санаарай да. Тийм шүү, бэрэгчээ. Та сүүлийн үед хоол ундандаа улмал муу болоод ах юм. Миний ах өдөржин гадаа ажиллаад ядарч ирэхэд ганц халбаг халуу хоолч идэхгүй шүү. Наадах чин шинцгийн шинээр авсан ургуулын будаг. Ургуулын будаг л төдөө штэ ямар харамч юм бэ? Чи даабаа хэргэлдэг мөртлөө юуных нь ургуулын будаг авдаг байна? Мөнгөний гарц. Энэ 90 м квадрат талбай бол миний гэрлэхээс өмнө авсан шинэ байр. Гэрэлсний дараа хадам дүү Жокой дотор байрны гэрээ дууссан тул түр амьдрья гэж гуйсан юм. Жоуи бүгдээрээ нэг гэр бүл шүү дээ. Зөвшөөрөх ёстой гэсэн.